Hello, hello. Welcome back to Jenna's channel. За өнөөдөр хоёр дахь бичлэгээрээ уулзч байгаадаа түлхэх их баяртай байна. Өнөөдөр би зөндөө олон ажил амжуулах хэрэгтэй. Тэгээ тэрнээсээ өмнө 5 минут нэг сэдвийн талаар ярих гэж бодсон. 20 эддээдээ би ер нь одоогийн байгаа шигээ ийм ухаантайгаа. За тэгээд яг одоогийн байгаа шигээ ийм өөртөө ихтгэлтэй байсан бол 20 эдэн наснда зүгээр л алах байсан баг. За 20 эддээдээ би буцаад очих юм бол өөрийгөө олж агаад энэ 5 зөвлөгөөг заавал өгнө гэж боддог. Бол хамгийн түрүүнд өөртөө өгөх зөвлөгөө бол бусад хүмүүсийн юу гэж ярьж байгаа, юу хэлж байгаа ерөөсөө битгий анхаарал хандуул. Бусад хүмүүс чамайг муулж гин үү, сайлж гин үү, тэд нар чамайг юу гэж харж гин, юу гэж бодож гин, чиний амьдралд ердөөч падгүй. Яагаад вэ гэхлээр би 20 эддээдээ ер нь нэлээ бусад хүмүүсийн санаа бодолд айгүй их ач холбогдол өгдөг байсан юм шиг санагддаг. За жишээлх юм бол би жижигхэн одоо миний юбок одоо өмсөж үзхийг амар хүсдэг байсан хэрнээ, ер нь өмсөхийг хүсдэг байсан хэрнээ ерөөсөө миний юбок өмсдөггүй байсан. Яагаад вэ гэхлээр би хүмүүс нааг амар айлгүй гэж хэлэх болов ч гэдэг юм уу. Замбраагүй юм шиг сэтгэл төрүүлэх болов ч гэдэг юм уу. Аюу тийм дими балаа юмд их ач холбогдол өгч санаа зовдөг байсан юм шиг одоо бодохноо санагддаг. Ерөөсөө бусад хүмүүс бол миний талаар бодохгүй. Тэр хүмүүс өөрсдийнхөө амьдралын талаар өөрийнхөө одоо өмнөх юм аа л бодож гин үү гэхээс биш энэ хүүхэн тэгж гин, тэр хүүхэн ингэж гин өтер гэж нэх их тэгэж одоо амьдралдаа ач холбогдол өгч бол боддггүй байгаа. Одоо 35 хүрдээж л тэрийг бүр ясмахандаа шингэтэл аягүй сайн ойлгож гин. Бусад хүмүүс чиний талаар нэг их ингэж инвестед болоод бодоол байдаггүй байгаа шүү. Тийм болохоор чи юу хийхийг хүсэж гин, юу хиймээр байна, юу өмсмөр байна, яаж нүрээ будмаар байна, хүсээ янзалмаар байна. Зүгээр л бүгдээрингийн өөрийнхөө хүснээр хий. Дараа нь би тэгдэг байж дээ гэж харамснаас тухайн үедээ шууд хийхийг хүссэн юмаа хийгээд оролдож үзхийг туршиг үзсэн юмнуудаа туршаад явцсан нь хамаагүй дээр шүү. Судалгаа гэдэг юм байна л да. Хэмжээний газар байгаа UMN-аас авсан судалгаан дээр та ер нь юунд амьдралдаа хамгийн их харамсдаг вэ гэсэн чинь бусад хүмүүсийн үзэл бодолд баригдчихсан да айгүй харамсдаг. Тэгээд тухайн үедээ тийм юм хийхгүй явдаа. Яагаад тэр өөр хүмүүсийн үзэл бодолд тэгтлээ их ач холбогдол өгдөг байсан юм бол доо гэж айгүй их боддог байсан гэж байгаа байхгүй юу? Яг тэрэн шиг би 20 эдтэй өөртөөгөө дахиад уулзаад зөвлөгөө өгөх юм бол зүгээр л бусад хүмүүсийн үзэл бодолд ерөөсөө битгий ач холбогдол өгөө. Тэр хүмүүс өөрсдийнхөө амьдралаар л амьдарч байгаа. Өөрийнхөө амьдралаар л амьдрна. Тийм болохоор зүгээр л өөрийнхөөрөө бай. Хинээс ч одоо эмээх хэрэггүй. Тэр хүн чамааг муулаа гэд чиний банкн дах дансан дах мөнгө чин одоо багасахгүй. Тэр хүн чамааг сайрлаа гэд чиний дансан дах мөнгө чин бас ихсэхгүй. Тийм болохоор хүмүүсийн бодолд битгий их ач холбогдол өгөөрэй гэж хамгийн түрүүнд хэлмээр байна. За хоёр дахь өөртөө өгөх зөвлөгөө буюу 20 эдтэй одоо залуу хүн хэдэ өгөх зөвлөгөө гэх юм бол заавал өөрийгөө хайж олох гээд шаардлагагүй. Харин тэрнийхээ оронд өөрийгөө бүтээ гэж хэлмээр байна. Би ингээд 20 эдтэй залуухан багтаа ингээд би ер нь юунд амар passionate юм бол би ер нь юунд амар дуртай юм бол би ер нь сайн үнөө муу үнөө намайг ер нь бусад хүмүүс юу гэж хүлээж авдаг юм бол би ер нь өвдө ихтэй юм болов гэж аюу их юм боддог байсан. Тэгээ одоо бодоод байхад өөрийгөө заавал хайж олох гол ухаж түнхөөд байгаасаа илүүтэйгээр би яг ямар хүн болохыг хүсэж байгаа юм бэ би 30 эдтэй яаж харагдаж юу хийдэг ямар хүн одоо амьдралтай болохыг хүсэж байгаа. Эсвэл би 40 эдтэй 50 эдтэй ер нь ямар эмэгтэй хүн болохыг хүсэж байгаа. Дотроосоо гаднаасаа financially санхүүгийн хувьд ямар байх ёстой юм. Бие махбодын хувьд ямар баймаар байгаа. Гэр бүлийн хувьд ямар баймаар байгаа ингээд зүгээр л өөрийнхөө яг тэр хүсэж байгаа хамгийн сайн хувилбар гэж зүйлүүд их яриад байгаа шүү дээ. Яг тэр хүсэж байгаа тэр хувилбартаа өөртөө бүр ингээд цаг гаргаж агаад тэрийгэ бий болгоод
одоо за би ийм хүн болмоор байна гэдгээ гаргачих юм бол тэрэндээ хүрэхийн тулд хөдөлмөрлсөн нь нөгөө дотор байгаа одоо өөрийнхөө хүнийг олгоол хайгаал тий бахаас бүр хамаагүй хялбархан юм шиг надад санагдаж байгаа одоо чи ямар хүн болмоор байна зүгээр л тэр хүнийгээ бүтээч. Гурав дахь өөртөө заавал хэлмээр байгаа үг болвол ямар нэгэн юм өөртөө зориулж бүтээгээрэй гэж хэлмээр байна. Өөрийн гэсэн нэг юмыг 20 эдэн наснда бүтээчих юм бол 30-таа да 40-тэй дөө тэрийгээ улам ингээд гой ургуулад тордоод явах боломжтой. Бизнес ээж болно тий. Ямар нэгэн одоо бизнес хийх чийж туйлын хүсэл эрмэлзэлтэй бизнес woman болно гэж боддог бол 20 эдэн наснда тэр бизнес хийхээ суурийг заавал тавиарай гэж хэлмээр байна. Яг хөө хизээч байсан хүн тий оройтно гэсэн юм бол байхгүй. Гэхдээ аль болох эрт ихэлвэл чамд илүү ашигтай. Хэрвээ чи ямар нэгэн байдлаар өөрийн гэсэн брендийг гүйцэтгэн, өөрийн гэсэн бизнесийг гүйцэтгэн, за өөрийн гэсэн сайд хасдалтай болно ч гэдэм үү те. Тийм юм байгаа болвол тэрийгэ аль болох эртгэн шиг хийгэрэй гэж хэлмээр байна. Тэгээ тэрийгэ 20 эдэн наснда одоо томруулахын тулд аль эсвэл одоо тэрийгэ улам өргөжүүлэхийн тулд ингээд байдаг чадлаараа хичээгээрэй. Санхүүгийн хувьд ч чамд ашигтай, ур чадвараа хөгжүүлэхэд ч гэсэндээ чамд ашигтай. Ер нь бараг 20 эдэн наснда өөрийн гэсэн нэг юмыг бий болгож бүтээгээд тэрэндээ харамсаж исэн хүнийг л би хараагүй. Тийм болохоор эртгэн шиг өөрийн гэсэн ямар нэг юмыг бий болгоорой. Юу ч байж болно. Та заавал одоо тий амар мундаг том корпорац эзэм болохгүйг байгаа шүү дээ. Одоохондоо бол одоо юу гэдгийг жижиг хоббигоо ямар нэгэн тий мөнгө олдог хобби болгож болж юм. За аль эсвэл жижигхэн юм сайд хасл хийж болж юм тий. Зураг зурдаг бол тэр зураг зардаг ч юм уу. Тэр зураг одоо тий сошиал дээр ингээд зураг зурж байгаа процессоо тайлбарлаад рил энтер хийгээд одоо өөрийн гэсэн брэнд бий болгодог ч юм уу. За аль эсвэл юм эдитэлж чаддаг бол тэр эдитлэх чадвараараа ямар нэг юм хийдэг ч юм уу. Ямар нэгэн өөрийн гэсэн юмтай болох юм бол эргээд тэр олж авсан ур чадварыг чинь хинч танаас сулгаалахгүй, эргээд тэр үүсгэсэн юм чинь бас хинч танаас сулгаалж чадахгүй. Сайд хасал, бизнес одоо юу гэдгийг бүтлгүүтлээ гэж бодоход эргээд дахиад эхлэхэд одоо танд бүр улам илүү тий ур чадварч үлдсэн, туршлагачин үлдсэн, lessons learned буюу одоо хичээлтэй авсан одоо ингээд үлдэх учраас зүгээр л ямар нэгэн өөрийн гэсэн юмтай заавал болоорой гэж би өөртөө бол хэлэх байсан. Дөрөвдөг нь болохоор change your environment буюу яг одоо байгаа нөхцөл байдал чинь чамд ерөөсөө таалагдахгүй байгаа бол гялс солиод явчих гэж би бол хэлнэ. Хүн заавал амар зовоол зүдрээл халбгүй хүн одоо сайхан амьдрахын тулд заавал зовлонг тулж сайхан амьдрна гэсэн юм нь ойлголт байхгүй юм шиг надад санагддаг болсон сүүлийн үед би ингээд жоохондоо хүн ингээд амар тий ингээл шаргуу хөдөлмөрлөөд гэхдээ шаргуу хөдөлмөрлж гин гэдэг нь бүр ингээд айгүй их зовлонг туулж ийж ямар нэг юмд хүрдэг гэдэг яагаад ч юм ойлголттой болсон байсан. Бүр тийм гүн итгэл үнэмшил суудсан. Тэгээ одоо ингээд бодохноо хүн заавал амар зовж зүдрэх шаардлагагүй те мэдээж амьдралд чаленж гарч ирнэ. Тэгээ бэрхшээл гарч ирнэ. Юм суралцсан дандаа амархан тэгээ өдөр болго ингээд айгуу гоё butterflies and rainbows те happy аз жаргалтай тийм байна гэж бол байхгүй. Гэхдээ заавал бас бүр ингээд зовлон зүдгүүрийг ингээд туучаал бүр ингээд айгүй хэцүү байгаа л тийм байх халбгүй. Хэрвээ танд тийм санагдчихж байгаа бол тэр нөхцөл байдлаа айгүй хурдан хугацаанд өөрчлөөд явцсан шулуухан юм билээ шүү гэж би хэлмээр байна. За жишээлх юм бол би ингээд хамгийн анх сургуулаа төгсчөөд нэг ажилд орж исэн. Тэгээ тэр ажилдаа ингээд яг өөрийнхөө мэрэгчлэр ажилд орж исэн болохоор айгүй баяртай байсан. Хүний нөөцөөр ажиллаж исэн. Тэгээ тэр ажил бол надад анхнаасаа л ер нь удирдлагынж таалагдаагүй хамт олон яг залуучууд ингээд дөнгөж ажлын байран дээр гараад ирсэн залуучуудтай хамт ажиллаж байсан болохоор бол гоёсэн л та. Гэтэл ер нь бол ингээд тухайн одоо компани уур амьсгал нь ер нь онцгүй юм байна. Ер нь миний байх газар биш байна гэдгийг би ингээд мэдрээд байсан хэрнээ
дөнгөж ажил дээр гарсан туршлага хуримтлуулах байгаа ингээд жоохон охин байсан болохоор би тухайн үед юу гэж боддог байсан бэ гэхээр за ингээд би одоо ингээд шууд ийм хурдан ажиллаа солиол ингэж юу ийсэн те юу ч гэсэн нэг юм олж авъя. Тэгээ ингээд ядаж тогтвортой 2 жил ажиллах хэрэгтэй гэл яагаад ч юм энэ толгойд ингээд бүр хорцсон байсан. Тэгээ одоо бодох нэ үнэхээр тэр газар одоо таны хувьд байх ёстой газар чинь биш гэж бодож байгаа бол эртхэн дараагийнхаа одоо ажлыг хайдаг ч юм уу эртхэн дараагийнхаа одоо үйлдэлүүдийг төлөвлөөд ингээд цаг хугацаа алдаад байх хэрэггүй юм шиг санагдсан. Бол 20-д наснда бас хамгийн их тулгардаг одоо асуудлуудын нэг охтуудад гэх юм бол relationship нь бүтэхгүй байх байдаг штэ. Тэгээд тэр хүнтэй үнэхээр болохгүй, таарахгүй. За аль эсвэл та хоёр хоёулаа хичээсэн ч гэсэн нэг л одоо бүтэл муутай байх юм бол ялангуяа ингээд нэг тийм хүчирхийллийн шинж чанартай тий юм гарч ирэх юм бол би бол хувьдаа заавал тэрнтэй зууралтаад байх албагүй гэж зүйлнэ гэх юм уу. Гэтэ одоо юу юм бэ? Нэг муудал цаазаа болохгүй юм байна гэд бойл гэж байгаа хэрэг биш л дээ. Гэтэ ер нь хүн ингээд өөрөө мэдэрч байгаа шүү дээ. Одоо тэр relationship багт ингээд үнэхээр хэцүү ингээд байнгын уйлж унжаал те. Эсвэл ингээд байнгын асуудалтай ингээд үнэхээр хэцүү байгаад ах юм бол тэрийг бас орхиж сурах нь айгүй чухал юм шиг санагддаг. Би одоо ингээд зөндөө олон найз нөхдөөсөө ч гэсэн ингээд харж байсан. Үнэхээр болохгүй байгаа юмыг бас орхих юм бол let go болох юм бол дараагийн одоо яг танд зориулагдсан хүн ирэхэд одоо тэр хаалгыг нээж байгаа гэдгийг бас бити мартаарэ гэж хэлмээр байна. Хамгийн сүүлийн одоо өөртөө өгөх 20-д наснда өөртөө өгөх зөвлөгөө гэх юм бол trust the process буюу амьдралд итгэл үнэмшилтэй бай гэх юм уу? Одоо бүх юм сайхнаар иргэнэ гэдэгт итгээрэй гэж би хэлмээр байна. Үнэхээр болохгүй те байсан ч гэсэндээ чи нэг юм хүсээд үнэхээр их хүсээ тэрийг авч чадахгүй байсан ч гэсэндээ тэрэнд амар сэтгэлээр унаал те ингээл хорвоо дэлхий төгсгөж байгаа юм шиг одоо аашлаад ах хэрэггүй. Яагаад гэвэл одоо хорвоо ертөнц чамд сайн юмыг одоо бэлтжээдэг, цаана өгчээдэг гэдэгт одоо бол би бүрэн итгэж байгаа. Ямар нэг хэцүү юм тохиолдоход надад би за энэ үнэхээр надад одоо ирэх ёстой зүйл биш байсан юм байлгүй дээ. Би эндээс ямар нэг юм сураад одоо дараагийн илүү гоё юм маань одоо ирэх байгаа юм байлгүй дээ гэдэг тийм итгэл үнэмшлийг бол өөртөө сулгаж өгж байгаа. 20-д наснда би ингээд айгүй амархан юмд ингээд шантардаг, шаналдаг тий. За одоо ингээд нэг юм бүтгээ байчих юм бол ингээд бүр ингээд шаналал би ингээд айгүй муу байсан болохоор бүцэнгүү яагаад би энийг чадсангүй вэ гэл ингээд өөрийгөө балбаад идэг байсан. Тэгээ одоо бодох нэ зүгээр trust the process тий. Чиний үнэхээр одоо жишээлх юм бол хүсэжсэн ажил чинь чамд одоо олдоогүй болвол өөр илүү гоё ажил чамд одоо авчирч өгөх гээд ингэж байж байгаа. Чи тэр ажилд орох ёсгүй байсан болоод орч чадаагүй тий. Энэ бол энэ trust the process гэдэг үг бол надад айгүй чухал одоо эргэлт авчирсан гэх юм уу. Би ингээ юм болгонд айгүй ингээл хитрхи одоо obsessed байгаа л хитрхи ингээл тэрнийхээ таалаар шаналал байгаасан. Би хамгийн сайнаараа хичээчи. Тэгээд үнэхээр одоо би хамгийн сайнаараа нэгэн л хичээсэн юм чи надад бол одоо ханасаад ах зүйл авахгүй. Тэг үнэхээр болохгүй болвол би бас тэрэд амар шаллал өөрийгөө буруутгаал айгу хэцүү те байгаад ах шаардлагагүй гэдгийг тэндээс ойлгосон. Би яг өөртөөгөө 20-д наснда уулзах юм бол энэ 5 зөвлөгөөг бол өгөх байсан. Тэгээд бас залуухан охид дүү нартай ч гэсэндээ би яг энэ 5 зөвлөгөөг өгөх байсан. Тэгээд та хэд юу санагдаж байна надтай санал бодлоо комент хэсэг дээр хуваалцаарай. Тэгээд энэ хүртэл надтай цуг байсанд баярлалаа. Удахгүй дараагийн бичлэгээрээ уулзцгаая.